болсон мөлий. Би 2026 оны 1 сарын 4-ний өглөө ингээд машин аваад ирээд өглөө гэрээсээ гараа авсан. Хүүхдээ өнсөө тэгээ манай хүүхд гэртээ үлдсэн ихнэр маань 8 сартай 2 сарын 7 хавцаа төрөх байсан манай ихнэр. Тэгээд 8 сартай. Тэгэл би машин аваад гэртээ орж ирээд хаалгаа онгоолсон. Тэгэл тэр болонд миний хайртай охины маань одоо дунд охины маань тэн зүгээр ингээл мал алж байгаа юм шиг л зүгээр ингээл алаа ийцсэн байсан. Тэгэл миний их нэрэг чирээд галын 100-ны хажуудад л авчирсан байсан. Одоо энд амьд үлдсэн байгаа. Одоо сэхэнд одоо маш хүнд байдалтай байгаа. Бага охин маань одоо 3 удаа тулуулсан байдалтайгаар маш сэхэнд хэцүү байгаа. Элэг зөөшиг ч юм уу тийм утгалсан ийм байдал маш хүнд ийм аимшиг талга болсон. Тухайн үед би бол бие барьж бол чадаагүй. Тэгээд би ер нь та нарт ямар юм хийсэн бэ гэж гэрийнхээ гадаа гарч орлоод тэгээд цагдаа дуудаад 103 дуудаад би хинч гайгүй би өнөөдөр зүгээр л ингээд бод зөвхөр амьдарч байгаа нэг хүн шттэ тий. Тэгэхээр яах гэж ингэж ийм харигс хүмүүс орж ирээд ингээд тийм шүү дээ. Бүхэл бүтэн дээр 4 настай хүүхэд яаж айн гойсон бол гэж яаж гойсон бол тухай би хажууд нь байгаагүй харамсдаг. Зүгээр л нэг цаг гарны дотор яваал ирэхэд ингээд хэн мэддэггүй нэг тийм хүн орж ирээл те зүгээр хэргаал аимшигтай алга. Би яг ийм зүйлийг зөв кинон дээрээс л харж ирсэн бот зүйлээр харж байгаагүй. Манай охин ч гэсэн одоо энэ эмнэлэг дотор би анаа олж байгаа л гэж хэлж байгаа. Чи яасан бэ л гэдгсэн. Би юм хэлээгүй. Миний охин босч тэгээд аав гач хэрнгөө тоглоно гэсэн чинь заал гэсэн. Мэдгүй танихгүй байгаа ёо танихгүй байгаа ёо гэсэн тэгээд өөр юм хэлээгүй танихгүй байгаа ёо гэсэн тэгээд за тухайн одоо сэжигчний хувьдас та бүхэн бас мэддэг байсан уу? Хамаа хойдлын хашааны иргэн гэж бас алтан бус мэдээлэл авчихсан байна. Тэр нь одоогоор нэг 40 гарсан ч юм уу тийм насны нэг тийм харахад нэг хүүдэн царайтай. Тэгээ өмнө бас манай охиныг ингээд хутаг гаргаж байгаа алан таална гэ тэ. Тийм хүзүйл бол гаргаж байсан. Тэгтэн би уурлаад нэг одоо өшгөж аваад тэ. Тэгээ охиндоо айлч болоо гэд наа чин чинхэн утга биш нөө. Миний охин тоглоом утга байна гэдэг одоо том охинд дэвжилж ирсэн. Азар би том охиноо уртлын айлд оруулсан байсан. Уртлын айлд оруулаа тэ. Уртлын айл имээд ингээд хондог байхгүй юу? Тэгээ би наттай манай одоо талигааш охин маань одоо энэ бага охин маань эхнэрээ бид гурав гэртээ хондог. Тэгээ би өглөө гараад яваад ирэхэд ийм аимшигтай алга болсон. Тэгээ миний зүгээс одоо надад үнэхээр яг хэцүү те. Одоо 4 настай охиноо ингээд одоо нутгал болно. Хайртай ханаас ингээд нутгал болно. Тэгээд гисэнд байгаа хүүхднүүд ингээд бүтээд өнгөрцсөн те. Ингээд одоо 3 хүний амийг одоо тэн ингээд одоо ажил явдлыг хийх гэж надад л ингээд хүн шокнд орсон учраас би одоо яагаад мэдгүй зүгээр одоо имлэг дээр ирээд одоо охиноо ингээд сахиад тий манай дүү маань сахиж байгаа би одоо ингээд охиндоо ингээд сая уулзаад орчихсон тэгээд байж байгаа гэсэн одоо хүлээгээл байж ин дээд ээж маань одоо ингээд ажил ямар хөөсдөд явж байгаа. Тэгээ би бол ерөнхийдөө бол ингээд хинч гэмээгүй хөв мөр зөрөөр амьдрах чахт нэг ийм сэтгэл өвчтөнч мэддэггүй тий эсвэл ийм нэг гаж донтонд мэддэггүй хүн орж ирээ зүгээр нэг гэр бүлийг л ингээд хатаас зүүчихэл ингээд хийж надад амар хэцүү байхгүй. Яхаа би өвчтөр тухайн үед ингээд шокнд ороод те ингээд бас аалн амиг амир аавна гэж би ойрсон зүг бас хөлдөлт их гаргасан тэрийг нэг садаг алмаас ингээд хүлээж авсан тайвшир те өөрийгөө тайвшруулгээд ямар ч тайвшир хүндэт байхгүй зүгээр л ингээд аимшигтай аллах те ямар ч хүн ингээд харахад харж чадхааргүй зүгээр ингээд тэ 4 настай охин зүгээр ингээд сичи хайцсан хүн харагдахааргүй болгоцсон те. Ийм зүйл болсон дээр би одоо үнэхээр тэ одоо энэ хүн ч одоо ялаа авлаа те. Ялаа авлаа гэдээ одоо яах вэ тийм нэг хүн ингээд амьдралыг дуусгасан ч те. Яагаад ийм нийгэмд ийм өвчтөй чи ийм хүмүүсээ яагаад ингэж ийм сэтгэл зүйн ийм юмд оруулдаг юм бэ те. Эвлэг нь үзүүлж болдгоо юм. Эсвэл эвлэг бай гэхэд ийм одоо ингээд амьдарч байгаа байшин ч юм уу те. Одоо хөрш айлч гэнэ үү энэ хажуу айлч гэнэ үү те. Хүмүүс болго яваад ингэ таад өвчтөй хүн байна ч гэдэг юм. Тэр яагаад үзүүлж болдгоо юм те. Яагаад ийм хүмүүс ингээд тэр эвлэгтэн чаратны эвлэгтэн хитүүлээгүй. Нэг хитүүлж исэн юмнууд ийм алга болох уу те. Надад амар хэцүү те. Зүгээр нэг би ингээд амьдарч байгаа хүн шүү дээ. Зүгээр нэг жирийн нэг юм бэргэн те. Нэг 5 онтой гэрт амьдарч байгаа хүн өнөөдөр ингээд зүгээр л нэг өглөө босоод машин аваад ирэхээ хооронд
эхнэрийн зүгээр ингээл тэгээд гитэн даа тий 8 сартай хүүхэд ч тий одоо энд ингээл би анаа олж байгаа гэдэг. Би одоо юу гин жоохон хүүхдэд одоо энэ чи 3 настай хүүхд ойлгохгүй шүү тий. Миний огийн чи анаа олж байгаа тайвшир хот эдгээр аав нь эмчин ч гэсэн хэлсэн. Ер нь бол хүнд байгаа идэх магадлал байна уу? Бидээс 100 хуйлж чадахгүй. Тэгээд эмчилгээг бол маш сайн хийж байгаа. Би үнэхээр баярлж байгаа. Энэ эмчнэртэй мундаг эмчнэртэй баярлж байгаа. Тим олон ингээд тэг 3 настай хүүхдийг тэг 2 3 утгалцсан хавиргын хуглаа ийцсэн. Хавирганд нь хадаас хүртэл хийсэн гэсэн. Тэгэл элэг уушгинд нь хүртэл ингээд тэг эмчилгээ хийсэн. Бүх арга хэмжээгээ авч байгаа. Одоо бол маш хүнд байгаа. Тэгэл гуурсаар ингээд шийгэл гуурсаар хоолоо идээд тэгэл байж тий. Яагаад ийм нэг ингээд байгаа юм бэ? Одоо энэгээ зүгээр ингээд жоохон хуйлаа чангаламаар байна тий. Надад бол үнэхээр хэлэх үгүй алга. Тэгээд сэтгэцэн өвчтөж нэг амар байна. Одоо яг үнэхээр одоо тий би өнөөдөр ингээд зүгээр л нэг сайхан амьдрчээ, сайхан амьдралын төлөө явчих гэж яхад яагаад миний амьдралыг энэ хэн мэддэггүй нэг өвчтөө нь мэддэггүй энэ үнэхээр тийм галж донтой мэддэггүй хүн ингээд нэг хүний амьдралыг ингээд дуусгацсан надад үнэхээр хэцүү байна өө. Тэгээ би цаашдаа хүмүүст хэлий гэр орноо сайн төгжжээ. Хөрс хүмүүс айлч юм уу хажуу айлч ийм сэтгэцэн өвчтөө юм байл цагдаа нарт нь бэлтгэжжээ тий. Тэгэхгүй бол наа чиг ийм аимшигтэй болох үү дээ. Бид бос иргэдтэй анхааруулж байна өө.